гэсэн. За тэгэхээр бид нар ер нь манай бүжиг судлаач багш нар болов одоо бүжиг бол бүжиг хэл бол хөдөлгөөн. Тийм учраас бол торгууд одоо биелгийнхаа илүү тэр хөдөлгөөн талаас нь илүү судалж ирсэн. За тэгээд миний хувьд болохоор энэ ихтгэлийн хүрээнд бол одоо торгуудынхаа төгс соёлтой холбоод одоо илүү арал үүсэл утга агуулгын бол тодруулахын эрмэлзсэн юм аа. За биелгээ бол манай Монгол үндэстний соёлын бит бус үеийн хэлбэр ардын бүжгийн бол маш их олох юм томоохон төрөл юм аа. За Монгол улсын одоо ойрдууд болох баяр дөрөв загчин торгууд нуараасаа хотон усаатын бүжгийн ард олон бол биелгээгээ үеэс үе өглөн уламжилж нэг үед ажилласан. За үүний дотроос бол торгууд биелгээ одоо биелгээс нэг нийтлэг хэв шинж одоо байгаа боловч бусад усаатны бүхий биелгээс ялгарах өөрийн гэсэн ийм өвөнц дахин автагдчихгүй онцлогтой ийм биелгэнүүд байдаг. За тухайлбал хөгжмийн хувьд аваад үзэхэд бол бусад усаатны биелгээ бол ер нь итгэл гэж нөгөө ойрдуудын хуураа шүү дээ тийм ээ. Энэ итгэл хуураа одоо биелгээнийхаа хөгжмийг тоглодог болов торгуудууд бол товшуур аюун шанцаар бол хөлбөрийн онцлогтой харин хүрэн торгууд ганц биелгээл бол итгэлээр тоглодог. За мөн одоо их хагсал цацал гэх юм дуутай биелгэн байдаг. За тэгэхээр цацал гэдэг нь монголчуудын цацал өргөдөг энэ эрхэм зам мөлийг илэрхийлсэн биелгээ бол их усаатны биелэг байдаг. Торгуудад цацал биелдэг. Гэхдээ мэдээж хөдөлгөөн нь бол устдасаа бол өөр байдаг. Тэгэхээр монголчууд бол чансан цай саасан сүнийхээ дээжийг өөрсдөө уур хэрэглэхээсээ ч өмнө хөх тэнгэр бүс дэлхийдээ өргөж байгаль дэлхийг авардаж ээл ивэг хийгэн өсөмжлөг ийм их эрхэм сайхан зам үйл одоо энэ цацал биелгээ шигсэн байна. За тэгэхээр торгуудын цацлын нэг онцлог нь бол дөрвөн зүг одоо нар зүг ирж байгаа дөрвөн зүг тэгээ нар зүг ирээд одоо цацлан бий. За энэ бол одоо ямар утгатай вэ гэдэг бэлгэдийн талаас нь аваад үзэхэд бол монголчуудын байгаль ертөнцийн одоо жам ёсыг дагаж түн зохицон амьдардаг энэ аж шийдвэрлэх ёсны тусгал гэж юм байна. За тэгэхээр торгуудад бол хоёр янзын цацал биелгээ байдаг. Нэг нь яг энэ язгуур цацал биелдэг бол хоёр дахь нь бол одоо хүүхдийн цацал гэдэг. Тэгэхээр бид нар бол нөгөө харагдах хүндрэлтэй төгшөг мөнгөн цастай гэдэг цацлын эснүүдээр цагаан сугаар цацыг дуулдаг шүү дээ цацлын дуу. Тэгэхээр энэ болохоор зэрэг хүүхдийн цацлын дуу аа. Хүүхдүүд маань яг нөгөө хувийн дараа суугаа цацж байгаа энэ хөдөлгөөнөөр энэ дуулж бийж биелдэг. Тэгэхээр зэрэг энэ дууны үгэнд бол одоо сүрлэг өндөр алтай ус булхан бол тийм ээ ойр орчмынхоо тэр ан амьтан модор бол тэр үүргэн энэ бүгд бол аав ээжийн одон хүрдэг юм аа дүрсэн утгаа одоо магтан дуулж уугаараа шүлгээрээ биелгээрээ дүрсэн утгаа магтан дуулж биелдэг. Тэгэхээр зэрэг бусад угсаатны бүлэгт бол хоёулын энэ хүүхдэд зориулсан биелгээ юм байдаг. Одоо баядуу ичхэнгээр биелэх хүүхдүүд нь ичхэнгээр биелэн томчуулан ичхэнгээр биелэн. Ганцхан торгуудад энэ хүүхдэд зориулсан бие цацал биелгээ байдаг. За тэгэхээр торгууд хүн улаад амьдарч хойч үедээ нутаг ус байгаль дэлхийгээ хөндлөн дээдэж хайрлан хамгаалж ирсэн өв уламжтай ойлгуулж өглөөж ирсэн одоо энэ биелгээс харагдаж байна. За хүрэн торгууд сая цацал бол энэ нийтлэг одоо агуулгын нэрийн хувьд одоо нийтлэг биелгээ бол хүрэн торгууд бол ер нь бол торгууд зарчим хоёр хүрэн торгууд биелгээ байдаг. Тэгэхээр энэ хүрэн торгуудын тухай нэг юм аман домог байдаг. Нэг зарчим айлын найранд одоо сайхан хүрэн торгон дээрхтэй нэг залуу зарим нь бол нэг охин цэвэр хийсэн гэж ярьдаг. Арай энэ хувьбрууд аман домог юм чинь өөрөөр болж шүү дээ. Тэгээд тэр бичийн одоо автор нэрийг асуугаагүй болохоор дараа нь тэр бичийг дуурайж ийм сайхан биелгээ биелсэн гэж биелэхдээ зэрэг эн чинь ямар биелгээ вэ гэхээр нөгөө хүрэн торгон гэлтэй залуу биелсэн биш үү. Тэгээд энэ хүрэн торгон ийм нэртэй болсон. Тэгэхээр ер нь бол яг захчилгийнх юм уу торгууд юм уу гэхээр намд овгийг харахад энэ торгуудаас захчилгууд илэрсэн шиг байгаа юм. Яг тэгэхээр ер нь захчин айлын найр торгууд залуу биелсэн гэдэг ааш та. Нөгөө талаар бол
торгуу зах орчууны биегээр өрсөлдөх бүрэн торгон бэлдээ торгуу залуу их сайхан биелсэн гэдэг нь аахгүй. За тэгэхээр энэ бол ойр зэрэгтэй амьдардаг угсаатны бүхний урлаг соёл төр дундаа ардын бүжиг биелээ харилцсан одоо нэвтэрч байсныг хэрчилж байгаа юм байна гэж үзэж байна. За одоо бусад торгууд биелгээ бол стон бол бусад угсаатны бүжиг агуулгын хувьд ч гэсэн хэлбэрийн хувьд ч гэсэн ерөөсөө давхцалгүй дахин давхцалгүй юм биелгээ байна. За тэгэхээр зэрэг торгууд хүн бол өөрийнхөө тэр түүхийг бол энэ биелгээндээ шингээж одоо ингэ бисээр байгаа. За тэрний нэг бол нэрээ харах биелгээ. За энэ бол уул хайрхны нэр байгаа. Нэрээ харах. Энэ бол Хятадын Шинжааны одоо хар сохтын салхи гэдэг газар. Одоо тэнгэр уулын бол нэрээ харах уул байдаг. Тэгээд энэ хар усны торгуудыг бол нэрээ харахын торгууд гэж нэрлэдэг. Одоо энэ бол энэ нэрээ харахын торгууд бол энэ хайрхнаа бол тавьчихсээр байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ нэрээ харах бол одоо ойр монголчуудын түүхэн бол гол нэрээ харах гэж онгортой ийм түүхтэй сашгүй холбоотой ийм сайхан хайрхан байгаа. Тэгэхээр их сонир байна л да. Хэлийн цаана нэрээ харах бол маань байхад одоо манай ховдын одоо булган сүнштэй тийм ховдын булган сүнс торгууд маань байгаа Монгол улсад. За тэд нар маань нэрээ харах бигээ нисээр байгаа. Тэгэхээр ийм сонир байна тийм ээ. За тэгэхээр зэрэг энэ одоо торгууд бийж Ахмад бийж Дашнугаа гэж хэлсэн л та урагшаа ингээд биелж байгаа нутаг ус руугаа явж байна гэсэн утгатай. Хажуу тийшээ хийж байгаа нэрээ харах уулынхаа баруун талаар явах уу зүүн талаар явах уу гэсэн утгатай гэж хэлж байгаа. Тэгэхээр зэрэг нөгөө нэг их нутаг нэрээ харах талхад тэр хайхнаа бас санам өрөөдсөн тэр сэтгэлээ одоо хэрнээ аваад үлдээ хилэндээ шингээрээ бисээр байна гэж ингэж ойлгож болох нэ. За дараагийн нэг бие бол энэ хог гэж байгаа. За энэ хог бие мөн л энэ торгуудын түүхтэй ялангуяа энэ нүүдэлтэй холбоотой байгаа. За торгууд хүн бол эхнүүд л одоо ижил мөрөнлөө тийм ээ халуурлуу буцаад нүсэн гэх бид нар ийм их түүхний зэрэг штэ тийм ээ. Тийм бол одоо нөгөө юу Шинжаан энэ булган бол хоёрын хооронд бүр 44 он хүртэл ингээд баг нүүдлүүд бол хийсээр байсан байхгүй. За 44 онд Шинжааны ховс сайраас 250 хүн нөгөө Испани дээрэмч гэдэг шүү дээ. Хасгийн дээрэмчийн хөлөөсөө ажиллаж Монгол улсад одоогийн булган сүмгэрч суурьсан. Одоогийн нь бол одоо ховс сайрын торгууд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хов бол ховс сайраас ирсэн торгуудаас одоо илэрсэн илээ байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ ховс сайр гэдэг чинь ямар нэртэй юм бэ гэхээр зэрэг нөгөө сайр бол хов бол гэсэн энэ уул усны нэрээр нэрсэн юм газар нутаг байгаа. Одоо монголчууд ч бас нэг бас яг тийм боломжтой шүү дээ. Жишээлбэл дайр уул анх нуураараа нөгөө тухайн тэр дайр уул анх нуураа ойр орчин амьдардаг хүмүүс бол өөрсдөө дайрагчуд ийм угсаатны үйлсийн авчиж байдаг. Тэгэхээр бол энэ хов гэдэг биелгээ бол хов голын одоо нэрээр нэрсэн ийм биелгээ байх нэ. За тэгэхээр энэ торгуудын уг соёлыг одоо түгээн илрүүлэх их хүнтэй өөр нэмэрсэн хөрвжил гэдэг хүн байдаг. Тэр хүний шав өснөөгөө хэлэхдээ бол манай багш бол усан долгооч байх хэрэгтэй намайцаж биелэх ёстой гэж ингэж зааж исэн гэж хэлжсэн. Тэгэхээр хүн төрөлхтөн ер нь байгалийн элдв янзын хөдөлгөөнийг танин мэдж уран бүжиглэх босгон бүжгийн гарал үүсгэх ер нь нөлөөсөн гэж үздэг. Тэгэхээр одоо хов голын Америкийн долгооч морс хөдөлгөөнийг ажиглан харж оюун ухаандаа хийсвэрлэн сэтгэж биеийн уран хөдөлгөөнөөр илэрхийлснээр одоо хов илгээ үүссэн байна гэж үзэж болох нэ. За торгуудад одоо ирчүүд зөвхөн ирчүүд биелээ гэж байдаг. Зөвхөн өсгөөчүүд биелээ гэж бас ялгамжтай юм байдаг. За түүний нэг дан өсгөөчүүд ялангуяа сэврүүд хотод биелдэг одоо энэ жодор биелээ байгаа. За энэ жодор бол маш юм цоглог хөдөлгөөнтэй тушуурын маш хурдан гэдэг биелдэг болохоор зэрэг бичээс их одоо ур чадвар хурдан шалгангаа байх шаарддаг, ухаалцмаар шаарддаг. Тийм ч учраас одоо мэдээж сэврүүд тэр хурдыг үүсгэж чадчих юм тийм ээ. За нөгөө талаар бол ер нь бол нөгөө энэ охтууд бол өнгө шилжих нас гэж үздэг шүү дээ тийм.
Тэгээд тэр одоо нүүр царай, бие бэлтэр энэний гоо сайхны өөрийгөө тэр гоо сайхнаа олох юм чухал биелж бас айхвалтай ажээ гэж хэлж байна. За мөн дан одоо бүсгүүчүүд биелэхний нэг болоод хичээ асал. Тэр яагаад хичээ гэж нэрлэж байгаа юм гэхээр нөгөө ингээд хоёулаа хоорондоо өөдөөсөө ингэж биелж ирж байгаа гараа ингээд бариад атгаад тэгээд ээлжиж гаран доогоороо ингээд шугаад гэж биелдэг байхгүй юу? Хоорондоо ингээд биелэхээр харилцан яриа диалог үүсгэж тийм ээ. Айгуу тийм найрсч ийж биелдэг юм хэлээ байна. Тэгэхээр ер нь манай биелдэг шиг ер нь ямар цахамжтай ямар дараалал биелдэг вэ гэхээр их усаадны ер нь ингээд одоо гэртээ тойроос цаад зуны дулаан үлрэл бол гадаа ингээд ер нь бол тойр дотор суунштэй тийм ээ. Тэгээд эхлээд татаал тэгэхээр нэг хүн анх гарч ирэл уриалал биегээ биелчихэл дараагийн хүндээ биегээ тушаа. Тэгээд дараагийн хүн босоод биелэнгээс ерөнхийдөө ингээд бослох гэж байхгүй нэг хүндээ тушаагаад ингээд ийм тохиолдолтой. Ер нь ингээд хоёулаа хосоороо хоршиж биелдэг биелгээ бол ерөөсөө хоёр биелгээ. Нэгний торгууд ихтэй аксал нөгөөх нь хотгууд одоо биелж байгаа хоёр ихтэй биелдэг хац биелгээ. Тэгэхээр энэ бол бас ийм өвмөц одоо хоцол биелгээ гэдсэн нь хосоороо биелж байгаа өвмөц. Тэгээд яагаад аксал хийж байгаа юм гэхээр нөгөө их аксалтай биелгээний дараа одоо бүсгүүчүүд нь биелэх болохоор зэрэг ингээд хилчдэг акслийн дараа биелдэг биелээс утгаараа их аксал үүстэй очээ гэж бодож байна. За мэдээж их аксал биелгээ бол одоо бүгдөө сайн мэддэг. Энэ бол ер нь манай биелгээний одоо символ тийм ээ. Билет тэмдэг. Зөвхөн торгууд яг ч биш. Бүх биелгээний билет тэмдэг бас ийм их байгаа. За тэгэхээр торгууд түүний гарал үүсэл бол одоо та нар мэдж байгаа шүү дээ. Одоо Чингис хаан, Хэрээгийн мах хаан тойр ер нь торгуудад өөрсдөө гарал үүсдэг. Хэрээдээс гаралтай гэж үздэг. Яг тэр торгуудын тэр ов бэлтгэн дотор хэрэг гаралтай юм. Бэлтгэн ялгаагаа язгуурчдын юм бол байдаг. Тэгэхээр тэр Хэрээгийн мах хааны хог цэргүүд буюу торгон цэргүүдээс үүсэл гаралтай юм одоо том сайхан бэлтэй баатар дайчин ийм боломжтой гэж үздэг. Тэгэхээр ийм тэр одоо ойролцоомжид нь үлдсэн тэрхүү дайчин баатар үг дээдсүүдийн бүр бол их асал биелэн ширээ хийсэн гэж үзэж байна. За тэгээд асал биелэний нэг онцлог нь бол юм богино хэмжээний ч гэсэн үйл ажиллагаа үйл хэмжээтэй асал баатар ингээд хэл хязгаараа манаа ингээд тэ айсаас хэмжээтэй явжсэн чинь одоо хавчж байгаа айсан бол босмор хавчж байгаа. Тэгээд шахтаа хэдийгээр шахацсан ч гэсэн одоо айснаа ирж хайж болоод алхны харж намж байгаа ийм үйл хэмжээтэй. Тийм учраас бол бүр бүтээх тийм ээ яг хүчний талаас нь жүжиглэх юм бол чадвар шаардлагатай юм өсөлттэй. За тэгэхээр акслийн дуу бол бүгдөө мэдж байгаа тийм ээ. Акслийн дуу бол аксал баатрийг нэг багтд нь магтаад одоо нэг багтд нь бол хүлэг сайн морин багтыг бол. Тэгэхээр зэрэг ер нь бол Монголын ам цогол одоо гомог бай юм үлгэр хууль ялгаа тийм ээ. Энэ баатрууд дандаа тэр хүлэг морьтой хамтдан магтдаг. Ерөөсөө салханаар ганцхан баатрын мундаг гэхгүй мэдээж морь гэдэг бол монголчууд тийм морьгоор морьтон монгол. Тэгээ морьгоор монголчууд төсөөлж чадахгүй шүү дээ. Ялангуяа бол дайн байлдан бол морь бол мэдээж ямар өгсөн байна тийм ээ. За тэгээд энэ номын сэтгэлээр энэ аксал баатрын дуу бол яасан. За энэ хөлхгүй. За тэгэхээр энэ Хот аймгийн төвд бол 2014 онд 4 метр ийм сайхан аксал баатрын хөшөө. Босгохдоо бол яг хүлэн морьтой бол гэж зохиомжлсон. Тэгээд энэ хөшөө бол Монгол улсад байгаа хүнчийн билгээний ганц хөшөө бол. За тэгэхээр зэрэг торгууд биелгээ маань хэрхэн одоо уламжлагдаж ивэ гэхээр зэрэг ер нь биелгээ бол хөл усаатны бүлэгт бол гэрээ сургалтаар уламжлагдаж ирсэн. За энэ бол мэдээж аав ээж юм те өвөө эмээ нүүр хүүхэд ач зээ нартаа ингээд гэр бүлийнхээ орчинд одоо өвөө эмээгээ дагаад баган дуурайгаал биелэл ингээд сурдаг. За харин зарим тохиолдолд бол би ч ярьж байгаа юм л да манай эмээ бол ингээд өөрөө сайн хөтлөгч те ингээд сарны гэрэл сүдрээ хараад биелээ зааж үзүүлсэн гэх юм аа. Тэгдэг болов торгуудад бол нэг том онцлог өгнө. Би биелэх нь шайх сургалтаа хэмжигдсэн байгаа. Тэгэхээр энд бол
торгуудын одоо 19-р зууны сүүл 20-р зууны эхэнд бол бичин баг гэж алдаршсан одоо торгуудын маягийн бижиг толч гэдэг юм бол нутаг хошуунасаа энэ залуучуудыг бол одоо цуглуулаад ингээд ер нь аз бие биеийн хөгжим биш аамтай соён нэгэн үйл ажиллагаа ийм сургууль зохион байгуулсан юм л да. Бичиг үсэг сургадаг тэр байтугаараа жинс ногоо тарьж сургадагч байсан байх шиг тийм ээ. Тэгээд дуу хөгжмөө соёл гэх мэтлээ зааж сургадаг. Тэгээд ихийнхаа мэдээж албартай надад яриаснууд тэгээд сайн нэр тусдаа том нэр гараад өгчин тийм ээ. Тэгээд нэг удаадаа 6-8 залуучуудыг сургаад тэгээд ээлжиж сургасараа дараа нь ингээд нийлүүлээд агсан тулаа баатар гэдэг юм тоглолт гаргадаг байсан юм л да. Тэгээд ийм тоглолт нь болохоор зэрэг ер нь бол биелээ олсон тоглолт. Тэгээд мэдээж хөгжим хасаад л орно шүү дээ тийм ээ. Тэгэхээр за энэ тоглолт бол ер нь Асал Баатар хэмээх Домогт Баатараа тойрон хүрээлж амар амгалан аз жаргалтай амьдрахыг өрөөж байгаа утгатай торгуудын ард түмний хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн юм урлагийн тоглолт байсан байна. За тэгэхээр энэ Бичин банкын өргөөнд энэ биелгээ бүжгийн сургууль суралцсан Хүрүүжил гэдэг энэ хөгшин баг наснасаа 9-10 наснасаа суралцаад тэгээд ер нь банкын бич гэж ийм алдартай байсан. Энэ бич бол яг 20-р зууны эхэнд бол энэ торгууд биелгээгээ тэр шавь сургуулийн уламжлалаа одоо яг орчин цагийн тэр тархины сургалттай үйлдвэрлээд дараа үедээ бол цаан сургасан ийм ачлан ийм хүн байгаа. За энэ хүн бол 38 он болгон сумандаа урлагийн дугуйлын дараа нь бүлүү байгуулад тэгээд одоо залуучуудад өөрсдөө өвлөж өгсөн. За тэгэхээр одоо энэ торгууд биелгээ бол хөгжүүлэх шавьяар шавьяарын шавьяар дамжиж одоо өвлөж хийж байгаамаа. За тэгээд хөгжүүлэх мөн торгууд биелгээ одоо тайзны бүжиг болж тайзнаад дэвшин гаргахад бас их үр үзэгдсэн. Энэ түрүүн та хэлжсэн шүү дээ нөгөө өмөр ногоо гэл тийм ээ. Улсын хөгжим драматик театр гэдэг манай яг 20-р зууны урлагийн аль болгон баггүй. Тэр театрт бол 40 оны тунд хөгжил гай асар цацлаасаа эхлээд бүхэл торгууд биелгээгээ тэр бүжигчдүүд тийм ээ. Тэгээд тэр үед Романовский гэж үлдийн мэрэгчлэн байсан гэх мэт тэр хүн нэгэ зааж өгөөд тэгээд тэгснээс болж Романовский бүжигч нь бол тайзны байдалд мэдээж одоо зориулж зохиомжиж найруулсан шүү дээ. Тэгээд одоо тэр цагаас бол 40 оны сүүлээс торгууд биелгээгээ тайзнаа дэвшиж гарсан. За мөн 49 онд бол одоо дэлхийн залуучуудад наад rescue нүрийг бол энэ арчсан залуучуудын одоо тийм албан нөхцөл байгууллагын том бараг 100 гаруй улс оролцдог юм наад нөхцөл байсан. Тэр нь бол 49 онд энэ ахслыг одоо биелжсэн. За 51 онд одоо дэлхийн болсон наадамд одоо чудаа биелжсэн байх чигтэй тийм. Тэгээд одоо энэ цагаас хойш бол үе үеийн бүжиг биелэж торгууд биелэх судлаа тайзнаа бүжиг болгоод тийм ээ. Тэгээд одоо мэдээж их орныхоо тайзан дээр төдийгүй дэлхийн тайзан дээр гарч бүжиг болсон. За тухайлбал одоо манай төрийн шалгалт сэжний схват багшаа бол торгууд бүжгийн шуургар хэмээх томоохон бүтээлтэй бол торгуудын агслаас гэсэндээ бүхэл биелгээ оруулсан 10 хэдэн минут сайхан том бүжиг хийсэн байх чигтэй. За Монгол ардын бүжиг биелгээний нэг онцгой төрөл болох торгууд биелгээ торгууд түмний түүх соёлын уран яруу илэрхийлэх болохоор сулгаанаас харагдаж байна. Торгуудын ард түмэн баатарлаг тэмцэл нүүдэл суурь түүхийн олонмрыг биелгээ бүжигтэй хийсэн иржээ. Байгаль дэлхийдээ харилцаж эл хэвээлийн хүсэмжлэн хайрлан хамгаалж ирсэн язгуур сэтгэлгээ уул усыг цаанаа эзэнтэй хэмээн дахиж шүтэж ирсэн шүтлэг бишрэл ёс уламжлалт торгууд биелгээг тусгалаа болсон байна. Домог, дуу, ихтгэл тушуурын аяд татлаг, уран хөдөлгөөний нэгдсэн торгууд биелгээг уран сайхны соёлын тод илэрхийлэх болгоо. Биелгээс нь торгууд хүний ёс журам, амьдралын баяр баясгалан, хүсэл мөрөөдлийг ойлгож үзэсгэлэнт бүсгүй сайхан эрхэн, сайн морины талаарх гол сайхны сэтгэлээр нь бодох боломжтой. Торгууд мөнгө соёлын уламжлалаар биелгээндээ баттай хадгалж хойч үедээ шав сургалтаар өвлүүлэн уламжлуулсаар иржээ.
Торгууд ардын мужид биелэх нь үе үеийн бичгээр дамжин язгуур нам төрхөө хадгалан оршсоор байгаа төдийгүй хайсны уран бүтээлийн түвшинд дэвшин гарч олон улсад танигдсаар байна. Торгууд биелэхний судалгааг өргөжүүлэн Оросын холбооны улс Америктад ард улсад оршин суугаад торгуудын ардын мужидтэй харьцуулан судалж арал үүсэл хувьсал өөрчлөлтийг тодруулах шаардлага зүйлс баригдаж байна. За анхаарал хандуулсан баярлалаа. Одоо нөгөө торгуудын удаан хэсэг нь болохоор цацал 90-50 ховг биелээ удаан хэсэг нь жавдаг биелээс байлаа. За манай Баяр багш